За сайн байцгаана уу та бүхэндээ гихэ өдрийн мэнд хүргэе. 6-аагаа уншиж сурсгай хичээлийн маань цуврал хичээл ингээд эхэлж байна. За өнөөдрийн хичээлээр цөмөрөө бас 6-аагийнхаа айгуу тийм чухал суур мэдлэгийг одоо сурах болно. Энэ юу вэ гэхээр ордуудын маань чанарын дөрвөлжин гэж байгаа. Яг дөрвөлжин гэдэг нь ингээд монголчилсан байгаа. Яг гадааддаа болохоор энэ ингээд загалмай гэж нэрлэдэг байгаа шүү. Загалмай. За би одоо тэр загалмайг харуулнаа. Одоо энэ ингээд дөрвөлжин үүсгэж байгаа мөртлөө юм нэг загалмай гэдэг тэмдэг багхгүй юу? Ингээ очиг харагдаж байгааз би нэг ингээд айгу арай нэг гой үзэмжтэйгээр ингээд зурчихсан байгаа юм. Уул нь бол ингээд загалмай шиг хрест шиг харагддаг багхгүй юу? За тэгэд энэ ингээд ямар учиртай энерги юм бэ гэхээр одоо энэ зураг дээр дөрвөн талд нь дөрвөн орд байгаа. За энэ дөрвөн орд нь дөрвөн өөр мах бодтой ордуудын. За тэгээ гурван зурагт хуваачсан байгаа. Яг тэр энэ гурван төрлийн чанарыг агуулж байгаа энэ тусдаа дөрвөн ордууд ахгүй юу. Тэгээд нийтдээ ингээ 3 төрлийн эргээд 12 орд маань болчихно гэсэн үг. Тэгэхээр Тэнгэрийн зурагны маань 12 ордууд маань дахиад ингэж дөрөв төрөөрөө гурван чанарт хуваагдаж ангилагдана. Тэгээд цөмөрөө энийг өнөөдөр сураад ойлгоно. Солоон тэгэхэд айгүй энгийнээр амархан ойлгуулчихна. За нэгдүгээрт одоо ингээд нэг гэ бичсэн байгаа. Юу юм бэ гэхээр юмыг эхлүүлдэг энергитэй ордууд гэсэн үг. Бидний амьдралд зарим хүмүүстэй ерөөсөө ажиллаа эхлүүлнэ гэжэл эхлүүлэхгүй суугаал гэдэг, хоошоо суугаал гэдэг. За тэгнэ гэл за маргаашаа гэл нэг Монголын маргааш дуусахгүй гэдэг шиг яг тэр хүнд энэ эхлүүлэгч гэдэг энерги дутмаг байж болдог байхгүй юу? Тэгэхээр тэр хүн яагаад юм эхлүүлдэг юм чи ямар сони ингэж ярихаасаа илүүтэйгээр энэ чинь угаасаа энэ энерги нь жоохон дутуу юм чинь яавал энийг нөхөх гэдэг одоо нөгөө гаргалгаагаа бодох хэрэгтэй гэсэн. Ерөөсөө хүнийг шүүмжлэхгүй манайхаа. Тэгэхээр цөмөр яах вэ? Өөрийгөө маш сайн ойлгодог болно, бусдыг ч гэсэн ойлгодог болно, тийм үү? За тэгээд энэ орд нь ямар орд байх вэ гэхээр одоо юмыг эхлүүлж чаддаг энергитэй орд штэ. Хоньны ордууд байна. Заяа. За хоньны орд маань болохоор яадаг вэ гэхээр юмыг одоо өөрийнхөө импульсээр яг одоо шууд хийж чаддаг энергитэй. Мэлхийн орд маань одоо бас мохоттой бол нэг зөөлөн орд штэ. Гэхдээ яагаад эхлүүлдэгт хамаардаг вэ гэхээр мэлхийн ордны хүний сэтгэлийнх нь утсыг хөндөж чадах юм бол өстой нэр бараг л уулыг нураана. Тэгэхээр юмыг эхлүүлж чаддаг айгүй хүчрхэг юм орд шүү манайхаа. За жинлүүрийн ордыг бас хүмүүс бараг мэдэхгүй те ингээд жинлүүрийн орд юмыг эхлүүлдэг гэдэгт жинлүүрийн орд юмыг эхлүүлдэг. Яагаад вэ гэхээр жинлүүрчин хэдийгээр түргэн шуурхаа хөдөлдөггүй ч гэсэн одоо юмны наанта цаантаг те дандаа ингэж хоёрлын бодож байгаа гаргалгаа гаргангууд шууд хөдөлдөг орд байхгүй юу. Тэгэхээр яах вэ? Эхлүүлдэг. За тэгвэл манай матар маань яасан гэхээр матрыг чи ингээд хүмүүс айгу хүүтэн ерөнхийдөө ингээд ер нь хойш суусан гэж хардаг штеп. Гэтэл матар маань ерөөсөө хүүтэн хойш суудаг биш байхгүй юу? Маш их тооцоолол боддог стратеги бодож боловсруулад окей боллоо гэх юм бол шууд хөдөлдөг юм орд. За тэгэхээр цөмөрөө ингэж ойлгоно. Эхний энэ зураг дээр байгаа одоо эдгээр ордууд юмыг төрүүлж хөдлөгдөж чаддаг энергитэй юм байна. Тэр эрчим нь сайн юм байна гэж ойлгоно. За тэгэд энийг хараа булангийн ордууд гэж нэрлэдэг байгаа шүү. Булангийн ордууд гэж нэрлэж байгаа нь ямар учиртай юм гэхээр хүчтэй одоо гэрүүдийн ордууд гэсэн үг байхгүй юу. Дараа нь ингээд цөмрөг гүнзгийрээд ирэнгүүт энэ булангийн ордууд гэдэг чинь дахиад ингээд чихэнд сонсогдсон. Тэгэхээр одоо манайхан цээжлээд эхэлчихвэл айгу зүгээр. За дараагийнх нь ямар энерги вэ гэхээр тогтвортой энерги. За энэ тогтвортой энергиуд ямар одоо характер агуулдаг юм бэ гэхээр за эхэлсэн юм а тэгээ дуустал нь ингээд тууштай үр дүнгийн үзгээд хичээгээд махруу маш тийм одоо юу гэмдэ хөнгөн хандах гад байдаггүй тийм ордууд ахгүй юу. Тэгээ ялангуяа мөн ингээ хадгалж чаддаг те юм ингээ бат бөх болгох гээд байдаг. За шунсан бол илүү шунчих гээд байдаг ч юм уу тийм үү. Одоо гой сайхан болсон бол илүү гой сайхан болох гээд байдаг. Идсэн бол дахиад нэг идчихгээд байдаг. За тэгээд юмны гүн нууцыг судалсан бол гүнзгийрүүлээд судлах гээд байдаг гэсэн ийм шин чанаруудыг агуулад байдаг ийм нэг тогтун энерги. Тэгээ тогтун гэхээр хүмүүс энэ юусаа ингээ хөдөлтгүй ингэж бодохгүй тэр чинь маш тууштай одоо амьдралын суурийг тавьж чаддаг айгуу том юм хүчрхэг энерги шүү. За гурав дахь нь ямар энерги юм бэ? Ямар дөрвөн орд хамаардаг юм бэ гэхээр
хувирамтгай буюу хувьсан орд гэж нэрлэгддэг чанартай. Өшөө дээрээс нь энэ ямар чанарыг агуулдаг вэ гэхээр юмыг дуусгаж чаддаг, эцсийг нь үзэж чаддаг ийм ордууд байдаг байна. За ямар орд байх вэ гэхээр мэдээж их хэрэг манай ихрийнхэн байна, манай охины ордууд байна. За тэгээд нумын орд болон загасны орд. Дахиад арах юм бол дөрвөн мохот дөрүлээ байгааз ихрийн орд ч өөрөө агаар мохоттой тий. Охины орд ч өөрөө шороо мохоттой. Нумын орд ч өөрөө гал мохоттой. Загас чинь ингээд ус мохоттой. Яаж ийн дөрвөн янзын мохоттой дөрвөн ордууд одоо ийм 3 дахь чанар руу орж ирж байгаа байхгүй юу? Хувьсдаг чанар руу. За тэгээд цөмөөрөө өнөөдөр энийг сурснаар юуг мэдэх үү гэхээр бидний өөрсдийн одоо төрсэн зураг дээр энэ чанаруудын аль нь илүү юм, аль нь дутуу юм гэдгийг цөмөөрөө ойлгоно гэсэн үг. За цаашлие. Нөгөө нэг юу яасан штэ өмнө нь Золон Astroseek гэдэг одоо вебсайт өгсөн штэ гэсэн чинь зарим хүмүүс тэр болохгүй байх гэсэн. Тэгэхээр би энд ингээд энэ бичлэгийнхаа доор та нар маань өөрсдийнхөө он сар өдрийг хийгээд өөрсдийнхөө төрсөн одоо birth chart-ыг гаргаад ирэх үеийн боломжтой ийм юг өгж байгаа шүү. Нэрийг өгж байгаа. Тэгэд энэ бичлэгийнхаа доор нь бас линкийг үлдээж нэ. За энд одоо энэ линкийг ингээд та нар маань оруулчингууд ингээ гараад ирнэ. Нэрээ хийгээрээ гараад ирнэ. Энэ дээр нэрээ хийчин. За тиймгүүд энэ тараа өөрийнхөө хотыг хийгээд одоо Улаанбаатар гэж хийгээд тэгээд бараг Улаанбаатар гэж хийж авах чинь араас нь Монгол гэж гараад ирчих واخ. За дархан бол дархан гэд араас нь Монгол гэж хийнэ. За тэрний дараа нь болохоор одоо MM бичсэн байгааз энд болохоор хэдэн сард төрсөн энэ төр сараа тоогоор нь бичнэ. За энэ DD гэсэн байгааз энэ дээр болохоор төрсөн өдрөө бичнэ. Энэ Y үсэг дээр болохоор төрсөн оноо бичнэ. За энд болохоор төрсөн цагаа бичнэ. Цагийг яг 8 цаг бол 8 цаг гэдэг. За энд болохоор минутыг бичнэ. За өглөө төрсөн байх юм бол AM гэдгийг энэ жижигэн дээр нь орчин. Орой төрсөн байх юм бол 12-оос хойш төрсөн байх юм бол энэ PM гэдэг дээр нь дарчнаа. За одоо би яг өнөөдөр нэг хүнийхээ жишээ он сарыг авч хийсэн байгаа. Энэ хүний маань би тэгээд яг энэн дээр энэ хүнийхээ мэдээллүүдийг оруулчингууд араас нь ийм зураг гарч ирнэ. За ингээд зураг гараад байгууд нэг ирээ юм гараад ирж байгаа баахан дүрс. За тийм гут цөмөрөө энийг харчаад одоо энэ нэг хөрхөн дүрсүүд байгаа. Энэ дүрсүүдийг цөмөрөө сайн харж аваад тэгээ хажуугаар нь энэ англиар бичсэн энэ 12 ордын нэр байгааз эдрийг сайн харж аваад боломжтой л гэрээрээ орчуулад ямар ордууд юм бэ гэдгийг мэдчих хэрэгтэй. За хэрвээ боломжгүй байх юм бол над руу чат бичээрэй. Би тэгээд хэр их хүн бай хараад би тэгээд бичлэгээрээ дараа нь оруулахыг бодно. За тиймгүүд яг энэ бүрийн саяны тэнгэрийн зургийн чинь доор нь ийм бичиг гарч ирээд доошоо зөндөө их юм гарч ирнэ. За тэгэхээр та нарын манайраа энэ хүний нэр нь хэн байсан гэхээр нэрнийх нь хамгийн сүүлд Sky гэж нэр орсон байна. За төрсөн өдөр нь болохоор 5 сарын 15-нд 1985 онд өглөөний 8:45 төрсэн байна. Өглөө болохоор чинь AM-ийг сонгосон байгаа тий. Төрсэн газар нь хаана гэсэн гэхээр Улаанбаатар, Монгол төрсэн юм байна. За тэгээд цөмөрөнд нараа ийм бичиг гараад ирнэ. За тэгээд ордуудаа мэдж байгаа, гаригуудаа мэдж байгаа хүмүүс бол энийг хараад бараг ойлгож байгаа тийм үү? Хэрвээ ойлгохгүй байх юм бол цөмөрөө ямар ч хийсэн гэрээрээ одоо энэ англи үгнүүдийн орчуулгыг бодоорой. Энэ цэнхэр өнгөтэй байгааг энэ англиар ахгүй юу? Энэ ч одоо ингээд Taurus гэд одоо өхрийн орд гэсэн үг, энд Aries гэд хоньны орд гэсэн үг гэд. Тиймгүүд одоо энд ингээд цөмөрөө шүүж эхэлнэ. За энэ өхрийн орд нь хэдэн ширхэг байгаа юм? Хоньны орд нь хэдэн ширхэг байгаа юм гэд. Бүгдийн сайхан тоолно. Гэхдээ тоолохгүй зүйл юу байна вэ гэхээр одоо энэ тэмдгийг тоолохгүй. Энэ доотлын 4 тэмдэг оролцохгүй шүү манайхаа. Энийг санаарай. За тэгээд яах вэ гэхээр одоо энэ ордууд тахгүй юу? За энэ болохоор хоньны ордны бэлэг тэмдэг. Одоо энэ ихнийх нь. Хоёр дахь нь болохоор өхрийн ордынх энэ ихрийн орд, энэ маань мэлхийн орд, энэ маань арслан, охин, жинлүүр, хилэнц, нум, матар, хумх, загасны ордуудын бэлэг тэмдэг юм байнамаа. За тэгэхээр саяны хүний төрсөн зураг дээр
За дээрэс нь одоо эндээс түүсэн гэсэн үг байхгүй ямар ордууд байгаа юм бэ гэж түүгээд ийм хүснэгтд гаргаад өөртөө бичин манайхаа гэрийн даалгавар шүү. За чанар гэж бичээд за эхлүүлэх чанар нь хэд байгаа юм? Тогтуун чанар нь хэдийн, хувьсах чанар нь хэдийн гэдэг. Тийм гочин эхлүүлдэг дээр чинь ямар ордууд байлаа гэж бодно штэ. Эхлэгч ордууд тийм үү? Тэр дээр чи юу байлаа? Хоньны орд байсан, мэлхий байсан, жинлүүр байсан, матар байсан те. А гэтэл саяны хүний тэнгэрийн зураг дээр хоньны орд 2 ширхэг байсан юм байна. Хоёул ингээ биччихнэ. За матар 1 байсан юм байна. Ингээ биччихнэ. Тийм гот хэд байна? 1 2 3 гэд 3 ширхэг эхлүүлэгч ордын энерги байна гэсэн үг. За тэгвэл тогтуун буюу маш тууштай энерги нь хэдэн орд байсан юм гот ингээд өхөр хилэнц хумх гэ байгааз. За тэгээ хувьсах одоо орд дээр нь ихэр ном гэд ингэж байсан гэсэн үг. За ингээд манайхаа ийм гэрийн даалгаврыг хийгээд сураарай. За ингээд айгу амархан ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Астроос олон байла. Тэгээ дараагийн хичээлээр цөмөрөө удахгүй иргэн уулзцгаая. Бүгдээр нь баярлалаа. Баяртай.